За яг бодит байдлаар бол яг сүүлийн бүтэн сар бол хэвлэлт бол үнэхээр ярилцлага өгөөгүй. А тэгээ яагаад вэ гэдэг тэгэхээр энэ засгийн газар доктортой байх хэрэгтэй, улс төрийн хүчнүүд доктортой байх хэрэгтэй гэсэн ийм зарчимтай байсан шүү ойлгоорой. А тэгээ саяны чуулган дээр бол яг манай бүрд орж гişүүн битэрч одоо өмнөх 4 жил бол маш сайн гар нийлээд ажилладаг сайн найз нөхдүүд. Тэгээ манай найз маань одоо сая олон хоног улсын хурал удирдлаа. Тэгээ нэг төсвийн одоо хилцүүлэг энэ төр хийнэ гээд гартаа алах байрал юм уншаал үрх аман альтрал тийм илчих шиг боллоо. А түүнээс биш одоо хүн намын даргын хувьд бол бид тэр засгийн газраас бол гарахгүй. Нэг 2028 оны сонгуул хүртэл бол бид нар ачаа үүрнэ гэсэн ийм итгэл үншлээр орсон. Энийг би хариуцлагатайгаар хэлээ. Яагаад вэ гэхээр Монгол улс 35 жил хоёр талдаа хэрэлдэж муудалцаж хийсэн ажлаа үгүйсгэж эргэж явсан. Энэ бол бодит байдал тийм биз? А тэгээ энийг чинь засгаж бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. А тэгээд хоорондоо хэрэлдэж муудалцдаг биш нэгдээд хийдэг байя гэсэн агуулгаар бид нар энэ өөрчлөлт хийсэн болохоор үр дүнгийн үзүүлэхийн тулд иргэдэд бодит одоо эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд хүн нам шийдвэр гаргаад засгийн газарт ажилласан. А тэгээ та бүгд анзаарсан бах оюун эрдэнэ одоо хамтарсан засгийн газарт бол хүн нам байж байсан. Яг л өмнөх эрчим хүчний реформ зоригтой хий эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохыг босрлохын асуудлыг шийдэе гэж ингээл орсон. Одоо өнөөдөр хамтарсан засгийн газар байна 3 намын төлөөлөлтөй зандан шатрын засгийн газар байна. Бид нар бас ажиллаа хийгээл. Өнөөдөр хүртэл бид нар хэн нэгэн улс төрчийг бол муу хэлж хэн нэгэн улс төрийн намыг бол шүүмжлээгүй шүү дээ. Одоо тохиолбол маш олон хүмүүс асуугаад байгаа ардын нам ингээ хоёр хуваагдаад хоорондоо муудалцаад яагаад хүн нам байр суурийг илэрхийлэх байгаа юм бэ? Бидний байр суурь бол нэг л байсан. Улс төрийн институцийн хувьд бол 100 жилийн түүхтэй байдаг. Хүн нам Монгол ардын нам бол хариуцлагатай байгаад нэгдэж нэгтрээд ачаагаа өрөөд явах зүйтэй гэсэн юм байр суурьтай байсан. Аль нэг талд нь ороод энэ нь зөв, энэ нь буруу гэсэн юм байр суурь огт илэрхийлээгүй. Яг энэ өмнөхөн бас л манай ардсан нам бас хоёр хуваагдаад явжсэн. Бид нар аль нэг талд нь бас орж байгаагүй. Бид нар 16-аас 2000 онд бас хоёр хуваагдаад явжсэн. Зовлонгийн мэддэг, дээд шүүхтэр очиод буцаагддаг. Тэр зовлон мэддэг болохоор Монгол улс ардсан улс байя гэх юм бол улс төрийн намууд нь төлөвшөх ёстой, бүтэн байх ёстой, нэг даргатай байх ёстой, нэг тамгатай байх ёстой, нэг удирдлагатай байгаад арчлахаа төлөө бас үйл ажиллагаа явуулахын төлөө энэ төлөвшсөн улс төрийн институт байж парламентын зах зээлд арчилчин бол хөгжин. Үүгээрээ бид нар арчлаа хамгаална. Одоо ганцхан л асуудал байгаа. Яагаад бид нар ингээд засгийн газарт ингээд байгаад байна гэхээр эрх мэдэл санал судалтай биш шүү дээ. Нэг тийм айхтар хүсэж байх ажил бас биш шүү дээ. Хамгийн гол нь юу вэ гэхээр монголчууд ингээд арчилсан ус мөн байна. А тэгсэн мөртлөө ажил хийдэг ус байна уу гэхээр ажил хийдэг ус биш байна. Ажил хийж чадахгүй байна. Ажлын ард гарч чадахгүй байна. Гадна дотнд ярьсан юм худлаа яриад байна. Үр дүн гарахгүй байна. Бодитоо нөгөө том төслүүдэд босгож шүдээ зугаад ингээд шүүмжлүүлээчсэн хамаагүй. Одоо намайг ч бол маш шиг шүүмжилтэн шүү дээ одоо. Царай зүснээс ахуулаад инээ тэрийгээд хамаагүй шүүмжлэг. Улс төрчин гэдэг бол гал бариад улс орны эрх ашиг байсан ч гэсэн тухайн үед иргэдэнд ингээд дургуутсаж буруу ойлголттой байгаа шүүмжилсэн ч байлаа гэсэн шүтээ зугаад популизмээс өрөөд ард нь гардаг ийм улс төрийн хүчнүүд хэрэгтэй. А тэгээд ард түмэн таалагдахын тулд ингээд сонгуул болохоор ингээд хамтарч явсан засгийн газараа ингээд хайж гараад тэгээ ингээд шүүмжлэл явдаг ийм улс төрийг бид нар цэглэг гэж байгаа. Тийм болохоор хийсэн ажиллаараа бид нар сонгуульд ордог байя. Түүнээс бид нар хийх ажлаа ярьж биш. Хэн нэгнийг шүүмжилж биш. Хэн нэгнийг харлуулж биш. Эсвэргээрээ одоо бүгдээрээ арчилсан ийм ус байна. Тэгвэл энэ чинь алдагдах байгаа юм юу вэ гэхээр эдийн засгийн бодлого нь буруу шүү дээ. Эвлэж нийлээд бид нар том төслүүдэд явуулж чадахгүй дандаа буцаагаал гацаагаал ингээд явхлаар чинь хүмүүсийн тохон дотор байдаг нэг ядуу хэрүүлсэн ус чаа хэвээр үлдчихэд байгаа байхгүй. Тэгвэл хүн нам өнөөдөр ямар шийдвэр гараад явж байгаа юм бэ гэхээр бид нар одоо нэг хэрүүл хийдэг нэг хэсэг биш ээ. Ачаа өрөөд хийдэг байя гэдэг энэ агуулгаараа бид нар засгийн газарт бол ажиллана. Ачаа өөрнө.
Эрчим хүчний тухайлбал энэ бие даасан байдлыг бид нар хийж үр дүнгээ үзүүлж сонголт орно. Энийгээ бол хийн гэж байгаа. Эрчим хүчний төслүүд чи явж иж дараа нь том төслүүд чи явна. Одоо ингээд яриад байгаа том гой төслүүд нь шүү дээ. Төмөр замын төслүүд ч байдаг юм уу? Баяжуулах үйлдвэрийн төслүүд ч байдаг юм уу? Мөн үү? Энэ төслүүд ч өнөөдөр эрчим хүч байхгүй болохоор явж чадахгүй байгаа. Бодитоогоор Монгол улсын эрчим хүчний хэрэглээ 4 гигаватт өнөөдөр байгаа. Гэтэл бид нар дөнгөж 1.8-ны одоо нийлүүлж байгаа байхгүй. Тэгээ гаднаас нодон жил 22% авдаг байсан бол импортоор одоо 25% болчихлоо шүү дээ. Тэгээ цаашаа өсөх гээд байна шүү дээ. Тэгвэл бид нар 2028-аас 2030 он гэхэд 100% бие даадаг юм хараат бас бие даасан энэ системийг хий. Энүүгээрээ бид нар сонголтоо оръё. Энэ үртлээ бид нар бол хэрвээ хамтарч байгаа талбай нь дургуцахгүй бол бид нар бол ингээд ихтгэл унамшлагаар ажиллаа хийнэ. Шүүмжлүүлсэж байлаа гэсэн шүдээ сууж байгаад бид нар ард нь гарахгүй бол Монгол ус юм хэрүүл хийдэг ус 35 жил байсан ажил явдаггүй бие бинийгээ хулгайчаар дууддаг бие бинийгээ шүүмжилдэг би 4 жил усын хурлын гишүүн байхдаа хамгийн шүүмжилдэг байсан шүү дээ. Яг бодит байдлаар би одоо ингэ бодоод байгаа. Магадгүй ингээд шүүмжилсний үр дүн гарсан уу гэдэг тэгэхээр олон мэдээлэл ил болсон. Хөгжлийн банкны сонсгол гэхэд энэ чинь хэн анх ингээд баланкн дээрээ шахаж шаардаж хий гэсэн. 2 сар шаардсны эцэст төр ороо байгуулсан их хоёр гэдэг хүн дарга тэгэл байжууд нь суугаал явсан. Нүүрсний сонсгол хэн бас шаардсан. Тухайн үед 3 нам байсан. Тэгээд би хүн намын төлөөлөл оптикерээгээ ил болгоо. За одоо энэ уулзалтыг хийе гадаа эргэж ахсаж хахад мөн л адилхан хамгийн шахаж шаардчиж төр ороо дахиад байгуулагдсан шүү дээ тийм биз. Мэдээж ганцхан хүнтэй хүн нам бол тухайн үед бүх ороог ингээд удирдах явах ямар ч боломжгүй байсан. Гэхдээ л ингээд шахсан. Ногоо автобусны хэрэг Монголын дүүгэнд гарсан 3 том асуудал хулгайг бол гаргаж ирсэн тухайн үед бол хүн нам байдаг. Энэ бол факт бодит үнэн. Гэхдээ бид нэг хулгай гаргаж ирээл хөгжөд байдаг юм уу гэхээр хөгжихгүй байна. Тэгвэл хулгайтай хин хариуцлага тооцох хэрэгтэй. Хууль орчны байгууллага хариуцлага тооц. Засгийн газар юу хийх хэрэгтэй? Засгийн газар ажиллаа хийх хэрэгтэй. Тийм биз дээ. Тэгвэл ингээд хүн нам өнөөдөр ингээд ажиллаа хийгээд явж байна. Хүн намын хэрвээ ингээд засгийн газраас гарах хүсэлтэй хин нэгэн байна гэх юм бол тэрийгэ хэлээ. Түүнээс ш хүн намын дараагийн үед бол би энэ үгнээс бол буцахгүй. Яаж ч одоо шүүмжлүүлж бол болно. Мэдээж ажил хийж байгаа хүмүүс алдаа бол гаргалгүй л яах. Гэхдээ ямар ч байсан энэ 2028 он хүртэл бид нар бол тууштай ажиллана. Үр дүн гаргана. Тэгээд дүнгээ бол ирэг дээрээ тавиулна ердөөлт ир. Танай нам их хурлаа хийзээ хийх үү? 5 нь гарсан байгаа юу? За одоо ингээд нөгөө их хурл хийх чинь за намын даргын сунгаа яах вэ гэдэргээд манай нам бол яг өмнөдөө 2020 онд нэг их хурлын гишүүнтэй парламентын нам болсон. Одоо 2024 оноос засгийн газрын ачаа үрдэг төлөвшөөл хөгжил яваад байна. Тэгээ намын их хурл маань 12 сарын 14-нд болно. 1000 гаруй төлөөлөгчөд бүх аймаг орон нутгаас бол ирнэ. Маш сайн бэхжиж байгаа. Өнөөдөр хүн нам шиг маш сайн гэж бэхжиж байгаа ийм нам бол богино хугацаанд бол байхгүй байна. Нөгөө талдаа яг энэ арчлынхаа үзэл санаан дээр хав хатуу байдаг. Тэгээ яг багийн тоглолтоор явж байгаа юм институц. Тэгэхээр бид нар нэг үзэл санаатай нэгдсэн удирдлагатай маш сайн сахилга баттай болсон ийм нам хөгжиж байгаа шүү. Тэгээ засгийн газарт орсноор манай нам бас сайн хөгжиж байгаа, ачаа үрж байгаа. Манай намын гишүүд маш олон ийм босролтой мэдлэгтэй хүмүүс байдаг. Маш олон судлаачд байдаг. Одоо нөгөө төрийн ажил хийгээд ирэхлээрээ, төрийн ачаа өрөөд ирэхлээрээ төрийн хүмүүс болж байна. Тэгээ энэ Монгол улсад маш хэрэгтэй л гэж бодож байна. Манай намын зарим гишүүд хүн нам сөрөг хүчин байж чадахгүй байна. Их баригчдын өвд орчихсон байна гэдэг шүүмжлэг хэлээд намаасаа гарахаа илэрхийлсэн. Үүн дээр одоо таны хувьд ямар байр суурьтай вэ? Хүн нам өнөөдөр сөрөг хүчнээ хийж чадж байгаа юу? Хүн нам сөрөг хүчин биш. Хүн нам хэрвээ сөрөг хүчин байна гэсэн бол бид нар засгийн газарт орохгүй байсан. Хүн нам эрх баригч байхгүй. Одоо нэг зүйлийг ингээд ойлгооч. Бид нар энэ хоёр намын системээс гараад 2024 оноос олон намын системд орцсон. 126 гишүүнтэй болцсон. 5 намтай болцсон. Идрээс зарим нь ингээд эрх баригч болж байгаа. Хүн болгоо одоо Монгол ардын намыг дангаараа эрх баригч гэж үгүй шүү дээ.
Хүн нам ирэх хэрэгч байхгүй. Өнөөдөр засгийн эрх барьж байгаа. Эрдний зөриг ногоон нам ирэх хэрэгч байхгүй. Сүрг хүчин хийн. Сүрг хүчин ч өнөөдөр ачсан нам, сүрг хүчин чинь үндэсний өвсөл энэ хоёр байхгүй. Тэгэхээр ингээд хүн намд маш их итгэж байсан юм аа. Гэтэл эдгээр ингээд өнөөдөр ингээд сүрг хүчний ажлыг хийхгүй нэг яаж хийх вэ? Бид нар чинь засгийн газарт ингээд ажил хийж байгаа. Ачаа өрөөд явж байгаа ус төрийн хүчин байхгүй. Тэг хүн нам өнөөдөр шүүмжлүүлнэ шүү дээ. Алдаа гарах юм бол шүүмжлүүлнэ. Нэр төртөөгөр бид нар шүүмжлүүлэх хэрэгтэй. Шүүмжлүүлэх парламент дээр эрэхтэй хоёр нам байна. Тэр нь бол ардсан нам. Үндэсний өвсөл хоёр биднийг шүүмжлэлтэй. Ардын намыг шүүмжил, хүн намыг шүүмжил, эрдний зөргийн ногоон намыг шүүмжил. Мэтгэлцээ. Тэгээд хийсэн ажлынхаа үр дүнгээр ингээд бүгдээрээ урагшаа явдаг бай. Тэгэхгүй ингээд ардын нам л ингээд 100 жил төр барьсан бүгдээрээ л юм сүрг хүчин байх ёстой гэсэн ийм буруу ойлголттой хаалах хэрэгтэй. Бид нар нөгөө барууны ялангуяа баруун Европын Германы хөгжлийн загварыг авсан, засаглалын загварыг авсан, тэгжиж Герман хөгжсөн байдаг. Тэр нь юу вэ гэхээр хамтарч иж хөгжих юм байна. Сүрг хүчин нэг талдаа гарна, нөгөө талдаа бусад намууд нь хамтарч иж, эрх барьж иж ингэ явдаг болсон. Одоо ингэ 2028 оны сонгуулиор ардын нам инх олон байж чадахгүй шүү дээ. Ардсан нам бүр боломжгүй. Манайх боломжгүй. Дахиад хамтрна шүү дээ. Тэгэхээр энэ ингээд өмнөх 35 жилийн ойлголтоо жаахан хажууд тийш болгоч чаа. Бид нар урваагүй. Үчил санаан дээр байгаа. Дор чандыг бол өмнө шүүмжлээд байгаа нөгөө 4 жилийн хугацаанд ингээд маш зүү юм ярьдаг байсан, эдийн засгийн юм ярьдаг байсан, жижигхэн төртөө, төсвөө хэмндэг, мөнгөний бодлогот орон зай гаргадаг, хувийн секторыг дэмждэг. Би яг л энэ байр суурин дээр байгаа шүү дээ. Засгийн газрын бүх протоколыг аваад очих нь бол миний хэлсүүг дандаа юм байдаг. Өнөөдөр хүртэл ийм байр суурьтай байгаа.